Самбас та бүхэн энэ нэрмдийг хүргэе. За Cryptoverse series-ний нугаар сүрхэд бэлэн болоод байж байна. За мэдээж 100 болсонтой холбоотойгоор зах зээл бас нэг жоохон уйтгартай дуу маяглагаа шилжиж байна. Юу уйтгартай бүрстэй амар гоё бааш та манай хэлбэн чинь. Өчтөр хэд одоо маш сайхан хөсөлтийг үзүүллээ шүү дээ. За гэхдээ ер нь бол ийм судалгаа гарсан байна. За крипто контент мэдээллийн дагуу за ихэдээ бол хоол буюу одоо биткойн авсан бол тэрийг хадгалаа гэдэг одоо тэр сэтгэлийн бол одоо ингээд аюу хүчтэй байна гэх тэрний илэрлэл нь юугаар илэрч байгаа гэдэг юм бол өнгөрсөн 30 өдрийн туршид 800 мянган биткойныг одоо ихэд ингээд авч хадгалсан байна. Зөв зүйл хэрэгцсэн. Хадгална одоо хоолдруудын багц зузаарсан байна гэж хэлж байгаа. Одоо үнэ голохгүй авдаг гэсэн үг шүү дээ. Тэгвэл энэ төвшин хуучин 750 мянга одоо болж хурж исэн тохиолдол бас байд юм байна. 6 одоо болж исэн. За 21 оны 7 сард хамгийн сүүл нөгөөд нь бол 24 оны 9 сард гэдэг хамгийн сүүлийн тохиолдол нь энэ болж исэн. Одоо тэгээд энэ 750 биш үү 800 хад авч байгаа тохиолдол анхных юм байна. Тэгээ энэ үзэгдлийн дараа өсөлт орж ирдэг юм уу яа тийм. Альткойн сизон болд юм болов. Тий одоо 21 он 24 оны 9 сар гэдэг одоо яг энэ саруудын чартыг харуулж байгаа л тодорхой байна. За тэг анализ дээр ярих нэг л ойлгомжтой. За тэгээд авсан түвшин бол 95-107k гэдэг түвшинээр авсан байгаа байна. Тэгээд класснуудаас бол энэ 93-аас 98k одоо түвшин бол одоо хамгийн чухал түвшин. Энэ түвшнийг алдчих юм бол ер нь бол ундах байх. Гэхдээ энэ түвшнийг алдахгүй бол дээшээ болох байгаа шүү дээ. Тэр бас мэдээлэл хийжсэн байгаа юм. Тэгэхээр хэрвээ доош харж байгаа бол энэ спорт хийвдэггүй юу гэдэгт бас нэлээд чухал юу байх юм байна. Заашар. Бана. Хадад шот юм шүү. За энэ чухал төвшин гэдэг үстэй. За тэгээд энэ хүн чухал төвшин бол одоо хэрвээ уналт боллоо гэхэд та энэ тосч амна гэж үлээх юм уу? Эсвэл энэс доош орох юм бол одоо шорт арилжааны төлөвлөж гаргаж болох юм тийм. Тэгмээ цамгийн төлөв биш. Амарсан ийм хөө зүйлийг криптокон болон класснуудаас бол бас ярьж анализ хийж судалгаа хийсэн дагуу гаргаж байгаа юм байна. За нөгөөд өөрсдөө нөгөөд бас нөгөө өөдрөөр харж байгаа газруудаас бас үнийн шин таамаглалууд гарсан байна. За стандарт чарт гэдэг одоо банк байдаг. За эдний тайлангийн үдж байгаа бол биткойны үнийг 3 дахь хэллэг дуусах 135 мянган төгрөг хүрсэн байна. Таамаглаж байгаа юм. Яг л энэ хэдүүлгийн ханд гаргасан дүү байна да. 138 гэдэг бол дараагийн импульс үлгэн орж ирэх юм бол за 130 ер нь бол 140 гарахгүйгээр тэр хавцаа дараагийн юу хэд таргетыг байгаад байгаа. Тэрхэд бол хэдүүлээ бас трүүлэн тэр гаргасан таамагын дагуугаар ерөөдөө шорт арилжаанд л орсон. За тэр шорт арилжааг ямар ч чигтэй хаасан харин өчтөрийн хугацаанд яг зөрүүлээ лонг арилжаанд орё гэсэн болж байна. Jerome Powell limited талбартай жоохон мэдээний нөлөө орж магадгүй байдлаар хазнаад лонг арилжаанд орё гэсэн чинь Jerome Powell харцсангуу сүлэлдээс хөнгөх маяг аюу ээлтэй маягийн шийдвэр гарсан. Түүнтэй холбоотой зах зээл нэлээд өсөлттэй хөлбөмбөд бол ороод ирчихсэн. Тэгэхээр одоо нөгөө нэг хэдүүлээ all time цагаар 2021 оны bull market лөө те өмнөх all time харж гарч ирсэн хөдөлгөөнийг харах юм бол хэдүүлээ нэг correction эрэхтэй одоо нэг импульс хөдөлгөөн орж ирэх байхаа гэж таамаглажсэн боловчтой нь бол ямар ч дэшээс төрчихсэн байгаа. За тэгэхээр энийг бол дэлгэрэнгүй техникчлэр дээрээ те. За хэрвээ таамаглаж чинь зүг байна гэж бодох юм бол тэднийх оны төгсгөлд бол 200 мянган төгрөг очсон байна гэж таамаглаж байгаа. Наач бодлоо. Энийг бол би мэдэхгүй ш. За тэгээд нөгөө л Trump-ийн Liberty Financial гэдэг газар юу Их Британий хөрөнгө оруулалтын сан V7 гэдэг газартай хамтарч байгаа юм байна. За энэ хоёр хамтраад BNB USD нэг гэдэг стейбл койныг бас ингэ төмөн түгэх ажлыг эхлүүлж байгаа юм байна. За тэгээд ерөөдөө бол ингэж бодсон. Ер нь Trump-ийн хийж байгаа энэ газрууд ямар үйлдэл хийж байна. Тэрийг ингэ чарт GPT-лөө ороод predict хийгээд prompt өгөөд үзэх юм бол бас их сонирхолтой юм гарч иж байна. Donald Trump одоо ингэ анх ингэж ярьдаг байсан. Дараа нь ингэж үйлдэл гарсан. Одоо энэ хэлж байгаа. Тэгээд ийм хийгээд явж байна. Дараагийн үйлдэл нь юу байх вэ? Тэгээд энэ нь crypto ч юм уу, coin ч юм уу, XRP ч юм уу ямар нэгэн нөлөө байх уугүй юу гэдээ асуух юм бол бас ChatGPT-гээс гоё хавьд гарч иж хэлсэн шүү. Тэрийг одоо хэлж шүү дээ. Хэлэхгүй. Чи бас хамгийн зөвлөгөө олох гэдэг. Баахан амтан дахиад чиний байн сонсоод ингэ ChatGPT-ээр хуудаа өчнө шүү дээ. За яах. За тэгээд юу басан? Өөр нэг тийм бандаа тусна хэлчих юм аа. Тэгээд би хэлчихье заа юу гэж. Би нэг хүүхдээ байгаа маа гэдэг чинь тийм. За тэгээд юу басан? Биткойны нэг конференс бас Вашингтон дэсэд болж байгаа. My Daughter America. Тэгээд тэнцээ хүний эрхийн нийгэмлэгийн ерөнхийлөгч юм шиг байгаа. Энэ удирдлага гэж тавьсан байсан. Alex Gladstein гэдэг хүн их сонирхолтой бид хэлсэн байлээ. За биткойн бол дарангуулагчийн эсрэг гэдэг юм лээ гэдэг ярьсан. За тэр нь юу вэ гэхээр одоо ингээд
дарангуултаа улс орнууд болонгууд дансын цацаагаад ч юм уу ихэд олдон авч чадвар нь боомлоод хүмүүс ингээд улам ингээд өөр хэлсэн хийх гэдэг нь дандалт юм байна. Тэгмээд энэ хүмүүсийн гарц гаргалгаа зовтоож байгаа нь юу вэ гэхээр санхүүгээр нь ингэж бацгаж байгаа бол биткойн худалдаа авчдаг. Decentralize яхын одоо Bitcoin freedom гэдэг үсээ өрөөнд ордоор явж байгаа зүйл байна тий. Тийм тэгээд сулаанаас гарч ирсэн үр дүн болонгууд дарангуулчлаж байгаа хүмүүс бол биткойн болоод ингээд дургу байх юуных нэг юм байна. Тэгээд дарангуулын эсрэг бол биткойн бас өргөн ашиглагдсан юм байна гэдэг тайлан хэлсэн. За тэгээд хэлсэн нэг гой үг нь болонгууд Bitcoin is bad for dictators гэж хэлсэн байна. Тэгээд хойслоошод хүрээж биткойныг аваад идэх нь хакертж тий. Тэр чинь бол төрийн үйл ажиллагаа шүү дээ. Тэгээд тэргүүрээс хавьждаг гэхээс тийм юм байна л та тий. Тийм гараад. Lazarus Group гэдэг одоо алдартай гэнэ. Lazarus гэдэг бас гоё юм мэддэг шүү дээ. Тэрхтээ өөр юмтай холбоотой л. За тэгээд нөгөө нэг том компаниуд биткойн авч хадгалж байгаа гэдэг яриа ингэж явуулсан гэсэн чинь нэг бодит жишээ нь гарч ирсэн. За Photoshop-ын өрсөлдөж гэж ярьж байна. Figma IPO гэх юм. Гензэнэр мэдэн дээ. Figma boy. Sigma boy. Тэгээд Figma-гаас одоо IPO хийх гэдэг ерөөхдөө хүсэлтэй Америкийн санхүүжилтийн одоо өгсөн байна. Тэгээд санхүүгийн байдал нь тайлан ингэж ил тод байгаа танилцаад явж явах болгоод 70 сая доллартай тэнцэх хэмжээний биткойн идээд байгаа байна. За тэр нь болгоод Bitwise-ийн BITB гэдэг төвчлөлтэй ETF-ийг бас авсан байгаа байна. Тэгээд давхар 30 сая доллартай тэнцэх хэмжээний USDC гэдэг stable coin авсан байгаа. За тэгээд энэний зорилго нь болгоод биткойн хөдөлж авах гэдэг зүйл юм байна. Тоцоохон шийдвэрээр 5 сарын 8-ны өдөр 30 сая stable coin хөдөлж аваад энэгээр биткойн авна гэдэг бүр тийм одоо хурал игээд тогтоол гаргасан гэх юм да. Тийм мэдээлэл нь бас ингээд ил тод болчихжээ. Зөв. За нөгөө өөр нэг улс бас нэг зай. Казахстан гэдэг улс болонгот юу байсан? За бүгдээрээ бас криптогийн сантай болёо. Тусдаа усын одоо тэр нүүц зүйлүүдэд авъя гэдэг юм яриад. За тэгээд гол нь юу болсон бэлээ? Ямар нэгэн байдлаар нөгөө хороож авсан крипто хөрөнгийг бол тэр сандаа авна. За нөгөө талаар за энийг би бас ойлгоогүй. Засгийн газартай холбогдлолтойгоор майн хийдэг газруудаас гэж байгаа байхгүй. Тэгэхээр засгийн газрын одоо юу гэдэг төрийн өмчт компани нь биткойн майн хийдэг юм байх гэдэг байна. Тэднээс холбоотой олбосон биткойн ч юм уу. Энэ бол одоо ингээд цааш нь зарж болохгүй маань нөөцтэй юм аа гэдэг маягаар хандах юм байна. Тэрийг хоол маягтай юм шиг тийм. Зөв. Бас сонирхолтой. Ер нь тэгээд ингээд харах юм бол улс орнууд бас криптог бас энэ нөөцтэй аваад эхлээд ерөөдөө бас тодорхой цаг хугацаагаар авчлаа тийм. Араас нь улсууд бол толгой цохоод орж иж байна. Ерөөдөө бас за солонгосчууд одоо ямар амар дэлгүүрс байлдан дааж байгаа тийм. Squid Game за энэ тэгэл ингээд бүхэл зүйлээр K-pop гэдэг юм явж байгаа тийм. Түүнтэй холбоотой ерөөдөө солонгосчууд бас нэлээд түүх криптод идэхтэй бас крипто хөрөнгө оруулалт талруугаа нэлээд мэдээдэг бас түрүүн мэдээ уншиж чинь дүр ярьжсэн тийм. Тэгэхээр ерөөдөө солонгосчууд бол маш их криптоор бас хөрөнгө оруулалт хийж байна. MG coin гэдэг 222-ийн хүүхдийн аав. Шал өөр кино өрөөш. Тэгээ ямар ч хэлсэн 7 оны хугацаанд хамгийн халуухан мэдээ бол одоо Монголын 3-3 шигшээ эмэгтэй баг байлаа. Тэгээд нандуус үзчихвэл маа том чамаг. За ингээд хүлээлт нь хоёр coin байна. Яа ичээ та. Ethereum байгаа. Нөөц нь XRP. XRP-ийн дээр болонгод яг үнэн тодорхой хэмжээ одоо хөдөлгөөн орж ирэх цаг бол аюу ингээд болцсон төхөөд байна. Дээш үү доош үү гэдэг одоо ингээд бүр ингээд шаардаж хурж ирээд байгаа зүйл ярьсан. Тэгээд Ethereum дээр болонгод бас дээш гэдэг анализ хийсэн байгаа. Түрүү мэдээнд бол бас нэг зүйл авчихчих. Хамгийн ихний дээр crypto coin-ийн анализ дээр юу болсон бэ гэхээр одоо ингээд тэр 130k малууд стандарт чаржing гэсэн ийш ингээд засвар хийхгүйгээр яваад гэх юм бол амар хүчтэй уралд бол орж иж ингэ засвар хийнэ. Тэр нь бол ингээд эсрэгээр айгу том аюул байгаа шүү гэдгийг бас сануулж ирсэн. Тэгээ ер нь одоо байнга хэлдэгтэй мэдээж нэг огцон мөсөлтөд угаасаа амар аюултай байдаг. Огцон мөсөлтөд угаасаа яг нэг эрүүл бус маягийн гэж үздэг. Яг бол маш хэмжээний фомо маш их хэмжээний тийм худалдаа бол ороод ирэнгүүт мэдээж нөхдүүд дээрээс нь сэлдгүй зарах захиалга мэдээж өндөрсөн. Тэр зарах захиалга мэдээж тэгж хурдуулсан зүйлээ шингээж авч чадахгүй. Тийм учраас бас pump and dump болох магадaltaй тийм. Тэгэхээр мэдээж огцон мөссөн ханшнаас л хэдэж хайж явах хэрэгтэй л дээ. Тэгэхдээ бас ингээд биткойн мэдээж ингээд 135 руу огцон мөслө үзүүлчих юм бол хэдүүлгийнх нь өсөд альткойн гэдэг зүйл нь манаас тийш хөрөнгө оруулалт руу орж чадахгүй болов. Тэндээс хүн биткойн дээр ингэж нэлээд хооцдог байсаар байгаад дампулчих юм бол альткойн бол ялгаагүй л өсөлтөн дээр нь хамт байж чадаагүй яаж уналтан дээр нь бол хамт байж чаддаг байна шүү дээ. За ингээд техник шинжилгээр орохын өмнө та бүхэн крипто дээр арилж байгаа сонголтоо бол Binance Bridge сонгож арилж байгаарай. Binance Bridge сонгож арилж байгаа юм бол доор байгаа линкээ бүртгүүлнэ. Доор байгаа линкээ бүртгүүлэх юм бол ямар даваа талтай вэ гэхээр 20% шинжилгээ хөнгөлөх даваа талтай байна. Дээс найзад тоглохны төлөө дүүргэж сонсогдсон шүү. За мөн та бүхэн крипто чигтүү Forex дээр ажилласан учраас манайх EBC Financial Group болон
MFT гэсэн брокер таанд ажилладаг доороо бас линкээр бүртгүүлэх юм бол манайхаас дэмжиж байна гэж ойлгож байна. За мөн өөрийн данс биш фондын данс орчоод за iTrader гэдэг хуучнаар мотфондын газар байгаа. За түүн дээр манх CV6 гэсэн промо код ишлээд дуурайн фонд 10% урах боломжтой байгаа. За ингээд нандаа биш маркет анхаа. За цэцэг шийдэр авах. Ацдаг үстэй. Нөгөө нэг хүн чинь шийддэг сүүлийн шийддэг. Ариун зү. Тэ ариука. Ариука үзчихвэл. Тэгэл анхласан бодлогоо шууд орцсон. За. Холн өөр мэдээ байсан. Орохгүй болохгүй гэсэн. Тэгэл анхласан. Өөр холн байсан яа. Тэ аль нь хөрх юм? Зангээ тэгэл анхласан бодлогоо шууд орцсон. Аль нь хөрх юм бэ? Би хүштэй. За яа цаан за тэгэхээр хэдүүлээ биткойн дээр за автаа тэгээд явъя гэж бодож байна. За тэгэхээр хэдүүлээ ерөнхийдөө бол одоо за баг эндээс болоод ярьсан те. За энэ авчин одоо баг 4 сараас хойшоо баг ярьсан шинжилгээ байгаа. За урдны төвхтөр өсөлтийн хөдөлгөөн, уналтын хөдөлгөөн, өсөлт коррекшн хөдөлгөөн дахиад өсөлтийг иймэрхүү хөдөлгөөн явуулсан. За одоогийн хөдөлгөөн бол яг л 2021 оны all time high хийжсэн бүсдэр хийжсэн хөдөлгөөн яг давтагдаад байгаа гэдэг нь одоо маш олон удаа ярьж байна те. За хэдүүлээ хүлээгээд байсан. За correction хөдөлгөөн бол хүснээр л орж ирсэн, бүр орж ирэхдээ бүр маш гоо цэвэрхэн орж ирсэн. За ерөөдөө дээшээс сэтгэлийн хөдөлгөөнд хүлээж ирсэн бол одоогийн байдлаар бол дээшээс тэрчсэн байна. Дээш харах юм бол том цагаараа ч тэр ерөөдөө daily timer-аар ч гэсэн энэ bullish дээр нь бол дээшээс тэрчсэн байна. Тэгэхээр ерөөдөө бол миний хувьд нэлээд bullish гэж хараад байгаа. Яг бол энэ хөдөлгөөнийг орж ирэх болов уу гэсэн бодлол байгаад байгаа. За ингээд ороос харах юм бол дахиад эндээс бүр орж ирсэн импульс хөдөлгөөн. Энэ импульс хөдөлгөөн дараагийн импульс хөдөлгөөн дээр орж ирэх боломжтой гэж хараад байна. За тэгмүү түрүүний яг нэг фундаментал мэдээ дээр ярьж ирсэнчлэн за нэг 134 135 за ихэд 130 дээр дүн гарч ирсэн. Тэгээ дараагийн чинь хай төвшин бол 130 дээр байх боломжтой гэдэг бол миний хувьд ч гэсэн энэ дээр бол гэж хараад байгаа 130 гэсэн төвшин рүү хараад за түүнээс хойш магадгүй харин нэг уналтын хөдөлгөөн орж магадгүй гэсэн таамаг бол байна. За одоо харин төлөө юу хүлээх вэ гэхээр за энэ гэсэн дээшээ 4 цаг дээр өстерч эхлэв. 4 цаг дээр өстерсний дараа юу болж исэн бэ гэхээр за энэ бас нэг жижигхэн хэмжээнд correction хөдөлгөөнд орж ижсэн. Дахиад энд магадгүй correction хөдөлгөөн орж ирээд өсөлтөд орж магадгүй. За тэрийг яаж таамаглах боломжтой вэ? Яаж хүлээх вэ гэхээр за миний хувьд бол юу хүлээж яах гэхээр эндээс эсвэл bullish паттерн зурхын хүлээж байгаа гэсэн. Иймэрхүү байдлаар. За ингээд явахдаа за магадгүй нэг том bullish дээрнийхээ дээр pullback хөдөлгөөн авч болох юм. За дээрнээс давхцаад иймэрхүү bullish паттерн үүсэх юм бол эндээс long арилжаа нэ гэж ойлгох хэрэгтэй. За миний бол 700 дээр буюу за 107,700 дээр бол limit order бол хүрчихсэн байгаа. За stop loss-ыг бол за мэдээж тарцсан bullish паттерныхаа дээшээс тэрчсэн учраас доор нь байршуулж өгөөд дээшээ TP open буюу 130 рүү мэдээж харна гэсэн үг. За мэдээж хэтэрхий өөдрөг төсөөлөж бол магадгүй. За яг ерөнхийдөө бол гэхдээ нэлээд олон gap-ийн асуудал дунд нь өрнөсөн, буцаад тайвширсан. За одоо буцаад Америкийн өрнгийн зах зээл бодлогоугаа бууруулна гэдэг юм одоо зах зээлийг хэлнэ гэдэг байдлаар хандаж байгаа учраас магадгүй дахиад bullish моментод ус үүсч магадгүй учраас дээш long арилжаанд орё гэсэн бодолтой бол байна. За түрүүчийн 7 хоногийн арилжааны апдейт гэх юм бол за хэдүүлээ энэ дээр нэг юмрхүү доошоос магадaltaй паттерн үүсэж байна гэдээ хэлсэн. За миний хувьд бол эндээс short арилжаанд бол орсон гэдэг бол хэлсэн тий. За энэ арилжаа бол ингэж явсаар байгаад за энэ bullish дээр market street нь энэ хавьд арилжаа хаагдсан гэсэн. Тэгэхээр яг шинжилгээ оруулаад яг иймэрхүү оролт хийсэн гэдгийг хэлснээс хойш баг 4 өдрийн турш баг алдагдaltaй за баг 4 өдөр 18 цагийн турш баг алдагдaltaй явж байгаа. За түүний дараагаар бол нэг ашиг руу ороод за ашиг дээр break even stop-loss тавиад явж алдагдaltaй арилжаанаас бол гарсан байгаа. За яг энэ мэдээллүүдийг бас тухайн бүрд нь авъя гэх юм бол Telegram дээр одоо чинь за би бол яг эндээс long, эндээс short нэ гэж бол хийж хэлдэг. Ямар нэгэн байдлаар зүгээр idea өгдөг. Тийм учраас энийг бол цэвэр сигнал гэж ойлгож болохгүй болохгүй мэдээж өөрөөсөө арилжааныхаа арга барил даны зүйлээд санал нийлж байгаа зүйл дээр яагаад адилхан хааж болохгүй гэж өгдөг. Зүгээр л нэмэлт idea аваасаа гэсэн байдлаар хандж байгаа шүү. Тэгэхээр цэвэр сигнал гэж өөрөөсөө ойлгож болохгүй. За тэгэхээр биткойн дээр бол иймэрхүү байдлаар харж байна. За ихэд энийг бол
урдны түүх дээрх шинжилгээг харж байгаа шүү дээ. Одоо хэдүүлээ хаанаас лонг арилжаа нээх гэдэг юм нэхээр эндээс лонг арилжааг би урдны түүх дээр байсан бол эндээс лонг арилжаа нээгээд иймэрхүү арилжаа нээчмээр байгаа. Тэгэхээр энэ арилжаа маань дээшээ яг энэ шиг ингэж явж чадахгүй гэдгийг мэдээж ойлгомжгүй буюу таамаглашгүй зүйл. Тэгэхээр магадлалаараа бол иймэрхүү багт магадaltaй гэдэг хандаад эндээс нэг лонг арилжаа нээнэ гэсэн бодолтой байна. За мөн биткойныг өөр талаар нь харъя гэвэл за daily буюу за өдрийн чартанд харах юм бол за маш том тааз болж байгаа цэг дээр хичээд байгаа. Энд тааз. Тэгэхээр урдны түүх харуул энэ таазан дээр ихээр ундаг, энэ таазан дээр ихээр ундаг, энэ таазан дээр ихээр ундаг. Тэгэхээр бас эндээс ч гэсэн уналтын хөдөлгөөн үүсчих магадaltaй. Тэгэхээр энэ том лайныг дээшээ стрэйт pullback хөдөлгөөн ороод ирэх юм бол за энэ магадгүй нөгөө нэг шал тааз солигддог гэдэг зүйл рүү ороод дээшээ лонг арилжаанд орох бүрэн боломж бол бүрд нэг гэж харж байгаа. Тэгэхээр за энийг бол дээшээ стрэхийг нь бол хүлээж байгаа гэсэн үг. За баг цагаараа харах юм бол 15 минут руу ороод харах юм бол дээшээ стрейт энэ дээр нэг юмхүү буцаад тааз болсон цэг дээр ингээд нэг спорт аваад байгаа юм шиг иймэрхүү жижигхэн цагийн дүр зураг бол байна. За тэгтээ илүү баталгааг хүлээж байгаа арилжаа байна гэсэн бодолтой байна. Одоо ингээд харах юм бол энэ иймэрхүү доош стрэх магадaltaй bearish магийн паттернаас үүссэн байна шүү дээ. Тэгэхээр энэ паттерн ингээд доош стрэлээ гэхэд паттерны хэсэг цэг рүү буюу E шиг унах магадaltaй. Тэгэхээр эндээс хэрэг price action авч чадах вэ гэдэг нь бас нэгт харцгаая. За түрүүлэн хэвлэл бас нэг сэрээ зурсан тий. За сэрээ зураад юу гэж таамагласан бэ гэхээр за эндээс ерөнхийдөө дээшээ өслөө гэхэд параллел лайн хүртэлсэн боломжтой гэсэн. За 108 900 хүртэл өсөөд за түүнээс шуналтын хөдөлгөөн ороод median line дээрээс доош 100-аа буцаж фейклээд дээшээ гараад ирсэн байна. За өнгөрсөн түүхийг бол тусдагч. За одоогийн хэдүүдийн зурсан сэрээ бол ямарсан дээшээгээ стэрчгсэн байна. Тэгэхээр энэ сэрээ бол маш богинохон хугацаанд л ажиллаа гэж харж болох ус болоо ингээд хувиргаад үзэх юм бол shift сэрэн дээр тааз болоод байна тийм үү. За ингээд татаад харах юм бол дээшээ week таад ерөөдөө бол дээрээ нэг candle action гэсэн доошо буцаад уналтын орж ирэх магадaltaй харагдаад байгаа учраас за энэ сэрийгээ дахиад солж үзье. За оригинал бол дээшээ сэрээд явагдсан. За одоогийн байдлаар их shift сэрэн дээр илүү ажиллаж байгаа юм байна гэж харж байна. Тэгэхээр яг үжилэх гэдэг нэг хөрөнгө бүх шинжилгээ дандаа нэг юм хит ойлгомжгүй байгаа учраас за илүүтэй энэ дээр бол арилжаа хийхгүй илүү хүлээлтийн байдалтай бай гэсэн бодолтой бол миний хувьд байгаа да. За мөн яагаад 107 гэдэг түвшин гаргаж ирсэн бэ гэхээр за 5 метр орчих. 5 ороод харуул нөгөө паттерн чинь хэд зурагдчих. За энэ иймэрхүү паттерн бол зурагдаж байгаа. Тэгэхээр энэ магадгүй доош straight иймэрхүү байдлаар явж хагаад 107 гэсэн түвшин дээр буюу том цагийнхаа дээрээс унж орж ирсэн bullish тайрны тааз нь ихэд спорт авах магадaltaй. Тэгэхээр энэ спортыг л миний хувьд хүлээх гэсэн бодолтой байна. Тэгэхээр эндээс бол наандаж ямар нэг үйлдэл бол хийхгүй. За мэдээж энэ дээр бол миний баг лимит ордер харагдаж байгаа да. Эндээс нэг юм жижигхэн шорт арилжаа яад энд гарсан. За тийм 177 дээр бол миний лимит long бол байгаа. Тэгэхээр энийг бол нэлээдгүй харж агаад арилжаанд орё гэсэн бодолтой байна. За нөгөө талаараа USD dominance-ыг харах юм бол USD dominance маань за энэ нэг том bullish bearish магийн паттерн бол үүсээд доошоос төрчихсөн байгаа гэж харагдаад байгаа боловч за ингээд нэг доотлын ярал явуулах юм бол ингээд бас сайн trend line дээрээ тулцсан байгаа. За ингээд харах юм бол тааз за ингээд тодорхой хэмжээнд хариулт авч ирсэн шал дахиад энэ дээр спортох магадaltaй. Тэгэхээр айгүй эзэгтэй мөч байна. За магадгүй зах зээл нэг шиг том мэдээ гарах юм бол нэг талтай гарчих болов гэсэн бодолтой байна. За магадгүй дахиад Trump ч юм Америкийн хэсүүс ч гэдэг юм те. Биткойныг одоо нөөцтэй авахыг одоо элчинжүүлэн шийдэх юм уу? За ямар нэгэн байдлаар эрийг нэг том мэдээ гарахад энэ айл нэг тийшээ хүчтэй хөдөлгөөн орж ерөөхдөө магадaltaй байгаа учраас илүү хүлээлттэй байдалтай байна. Тэгэхээр та бүхэн ч гэсэн бас яг одоо арилжаа хийх гэж байгаа. Яг арилжаа хиймээр байгаа бол ерөөхдөө миний хувьд бол жоохон хүлээс хийгээд илүү ханшаа яваад илүү жоохон түүх буцсныхан дараа арилжаа ял зүгээр. Тэгэхгүй бол одоо яг ийм чухал лайнууд дээр ерөөхдөө бол одоо ирчээд байгаа.
ингээ харах юм бол дандаа чухал айн өдр шүү дээ. Тэгэхээр илүү олон баталгаа хүлээ хэдүүлээ. Миний хувьд бол одоо биткойн дээр ерөөсөө энэ бүр зургийг хүлээж байгаа гэсэн. Тэгэхээр иймэрхүү байдлаар correction хөдөлгөөн оруулах юм бол тийш ямарчсан long ярьж орё гэсэн бодол байгаа. Тэгэхээр ганц гордод байгаа зүйл нь юу вэ гэхээр нэг импульс хөдөлгөөнийг үзчих юм бол за магадгүй түүний дараа нэг жоохон уналтын бэрж маягийн маркет бол орж бодол бол байгаа. Тэгэхээр нэг том өсөлтөд бариад авчаа. За тэрний дараа нь одоо унаг тэр бол одоо үндэ падгүй болчиход байна да. За мөн бас алтан дээр хэдүүлээ түрүүгийн лог дээр шинжилгээ хийсэн. За алтыг бол гой бэрж маягийн паттерн үүсэж байна. Доошоос тэрх юм бол за мөн адил энд үүссэн унж орж ирсэн одоо булштерийн юун дээр таазан дээр pullback маягийн хөдөлгөөн орж ирэх боломжтой. Ерөнхийдөө таргет бол энэ хавцаа байна гэж хэлсэн. Ямар ч гэсэн та мөгдөг уналтын хөдөлгөөн орж ирээд за түүнээс шилбэцээд эндээс pullback хөдөлгөөн аваад шилбэцэлтийн хөдөлгөөн бол ороод ирчихсэн байг бол харж байна. Тэгэхээр алтан дээр одоо бол бас арилжаа гэхэд ямар сохтомжгүй байгааг харж байгаа те. 30 м авах юм бол ерөөсөө нөлөө бол мэдээний савлгаанд ороод ирчихсэн байна. Нэг айхтар гой паттернууд үүсэхгүй. За яг бүр арилжааны хиймэл байвал нэг иймэрхүү паттернууд үүссэн байх магадaltaй. Тэгэхээр нэг бол уналтын хөдөлгөөн үргэлжиж магадгүй байна гэж миний бол харах юм байна. Тэгэхээр миний хувьд яг нэг евро USD мессээр арилжаа идэггүй гэхээр юу аюух мэдээ аюух нэг зах зээлийн мэдээлэлс хэд их хамааралтай болчиход байдаг учраас аюу төвхтэй байдаг. Алтан дээр арилжаа ихээр заавал одоо ингээл энэ тийм мэдээг унших шаардлагатай. Зөндөө олон суур зүйл шалтгаалсан мэдээлэл аюу ихтэй байдаг учраас тэрийг уншаад аюу төвхтэй байдаг учраас аль биткойн дээр нэх мэдээгээд авахгүй тооми мэдээг ерөөдөө аваад түүн дээрээс урлаа шинжилгээ явуулдаг шүү. За ингээд ерөөдөө бол шинжилгээ дуусгая гэж бодож байна. За ерөөдөө одоо би энэ дугаар орсныхаа дараа за амжуул ерөөдөө бол энэ моментиг ерөөдөө бол нэг жоохон мэдээ бол авчиж тий. За яг 2021 онд эндээс дэше өсөлтийн хөдөлгөөн орж ирэх үед альткойн season юу болж исэн бэ гэдэг талаар илүү дэлгэрэнгүй судлаад аль шинжилгээтэй мэдээлэл болгоод оруулахыг бодъё. Тэгэхээр та бүхэн Telegram нэгдэг бол Telegram болон манай description-ээс дээр байгаа линкүүдээр дараад манай social хуудасаар нэгдээрээ за тэн дээр тодорхой мэдээлэлүүд цаг тухайд ороод явцдаг байна шүү. За ингээд бүгдээрээ сайхан надараа тэгээд ерөөдөө дараагийн 7 хоног бол наадан байгаа учраас дугаараар орохгүй байх. Тэгэхээр наадмын дараа хүртэл одоо биткойн ямар хөдөлгөөнтэй байхыг за наадмын дараа хэдүүл апдейт хийгээд явъя гэж. За ингээд дараагийн дугаар дээр уулзтлаа. Түр баяртай.